Би бол дөрөв тооцоос тийм ээ. Намайг хүүхдүүд түрүү сонгодог байсан бол маш гоё л байх байсан баг. Яагаад гэх юм бол сургуулийн шийдвэр хамгийн гол нь сайн байх хэрэгтэй байсан баг. Аав ээж захиргааны зүгээс надад хэрэг хамтдаа хүүхдүүдээ хамтдаа сонгодог байсан бол маш гоё явахсан гэж би өөрөө боддог байсан юм аа. Тийм ээ, хүүхдүүдээ хамтдаа сургуультайгаа эцэг эхчүүдтэйгээ хамтдаа өөрийнхөө дөрөв төвцийг сонгоцгоё. Тийм ээ, баярлалаа. Би бас ширээ. Би ганцаараа шатаад байдаг. Миний зарим найзууд ширээ дээр дүүрэн шивэстэй байдаг. Зарим нь эвдэр чимхэрсэн байдаг. Гэвч ганцхан удаа засварт оролдог. Тэгээд сүлдэн тоохоо байдаг. Биднийг хүүхдэд зариулсан бүтээлчээр сэтгэлээ гэж хүсэж байна. Сайн байцгаана уу? Би баг үдий цавна. Би өөрийгөө заримдаа хоолоо гэдгийг юусэн мэдгэн байж та. Хүүхдүүд намайг сонгодгоо, аав ээжүүд намайг мэддэггүй. Тийм болохоор заримдаа хор болцоод ичдэг, маш их ичдэг. Миний хүсэл бол хүүхдүүдийн эрч хүчин болдог, амин дэмэн болдог. Тэр амин дэмэн байхыг л хүсдэг юм аа. Энэ хүслийг биелүүлэхэд эцэг их та бүхний оролцоо маш чухал юм шүү. Намайг хүүхдэд зориулсан бүтээсэн боловч настай бичигдсэн зүйлийг хүүхдүүд ойлгодог гэдэгт би илэрхийлдэг. Хүүхд дамжууд намайг өөрийнхөө хэлээд шүүхтэйгээ хэлээд бичээсэй гэж би хүсэж байна. Би бол номын сан. Хүүхд бүрийн уншихыг хүсдэг ном, тоглох сайхан орчин, найрсаг хүршилгээ надад байхгүй. Тийм болохоор хич намайг зорж өгдөггүй. Хүн бүхэн хүссэн мэдээлэл авдаг. Оюуны өмч болохыг би хүсдэг. Би бас сонгож миний орчинд хүүхдүүд аюулгүй дүүрэн гэдэгтэй байж чаддаггүй. Хүчлээдэл дарамтгүй хүн бүр дээлтэй тийм л орчин бий болгож эрүүл орчинтай байхыг би маш их хүсдэг. Энэ хүслийг минь биелүүлэхэд эцэг эхчүүд багш бид бүгдийн оролцоо хамгаас чухал шүү. Бүхнийд боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвслийн тухаг. Боловсрол нь хүн бүрийн өдөр тутмын амьдралд насан турш нөлөөлөх үндсэн их хүний хөгжлийн түвшинг бөгөөд иргэн бүрт чанартай боловсрол олох нь төрийн хүлээх гол үүрэг хариуцлага гэдэгт би итгэдэг. Өнөөгийн тогтолцоо боловсролыг явцаа тодорхойлдог. Хүн бүрийн ялгаатай байдлыг харагддаг. Ялгуулан гадуурх, хангалттай санхүүжилт олгодог. Зэрэг шалтгаалan бодлого төлөвлөх, хэрэгжүүлэх үйл явц цогц хандлага дутагдаж байна. Боловсролын тогтолцооны үр өгөөж нь хүмүүний хүсэл тэмүүлэл нийгмийн хэрэгцээрээс асар зөрүүтэй байсан ирсний улмаас үн цэнтэй амьдралын чанарыг дэвшүүлэх боломж олохгүй байгаад сэтгэл зовниж байна. Энэ нь их мэдлийн шударга ус бүтцийг бий болгож тэгш бус байдлыг хадгалж үлдэх арга зам болж байгааг эсэргүүцэж байна. Боловсролын чанар бүтээвч хариуцлагатай байдлын төлөө хүчээ нэгтгэн ажил энэ үйл явцад хувь иргэний нийгмийн байгууллага бүлгүүдийг өргөнөөрсөн оролцуулж өргөн суурьтай зохион байгуулалттай хүчтэй хөдөлгөөн бий болгохыг чухалчилж байна. Энэ үйл явцад нийгмийн бүх бүлэг ялангуяа эрх мэдлийн цөөхний оролцоог хангахыг онцлон иргэд бүлгүүдийн мэдлэг чадварыг хөгжүүлж тулгарсан асуудлаа гаргаж ирэх шийдлийг шаардах хариуцлага тооцох чадвартай болох нь дэмжлэг үзүүлэхийг эрмэлзэж байна. Боловсролын тогтолцоог хүний мэдэх, бүтээх, хүний усаар хамтран амьдарч нийт нөхцөөгөөр оршиход суралцуулж хувь хүний ботомжоо чадахыг нээж энийг зангуул хамтлагийг төлөвшүүлэх зэглэгдсэн хүмүүдэг ардсан хүн бүрийн эцгийг амсан тэр шүлтэлтэй болон өөрсдийг хэмж байна. Хүүхэд, эцэг их багш, орон нутгийн бүлгүүд болон үндэсний хэлний соёлоо бидний зөв хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд орлого багтаа иргэн зэрэг дуу хоолойгоо хүргэж шийдвэр гаргахад оролцож чадахгүй байгаа бүлгүүдийг эрх мэдчүүлэх зорилгоор боловсролын тогтолцоо бодлоход хяналт жилгээ үүнийг үнэгээ хийж чадахыг бүрдүүлэх нөлөөлөх ур чадвараа дэвшүүлэх шаардлагыг ухамсарлаж байна. Хүний эрх, гендерийн тэгшэр, үйл ялгуулан гадуур хүч хилээс ангид хүлээстэй байх, нээлттэй, ил тод, хариуцлагатай байх зарчмыг баримтлан Монгол улсад боловсролын чанар бүтээмжийг сайжруулах, төсвийг энэ хариуцлагатай шаардах бодлогод нөлөөлөх үндэсний компани ажлыг зохион болгох зорилгоор нэгдсэн дуусна батж байна. Баярлалаа.